За Сэлб хормынод хот төслийн хүрээнд 158 га газараа чөлөөлж 8575 айлын орон сууц барьж байгаа билээ. Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 21% үргэлжилж байна. За төсөл хэрэглэгчдийн зүгээс олон нийтийн бүс буюу үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах боломжтой хэсэгт хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллахаар нээлттэй сонгон шалгуулалтыг эхлүүлсэн байна. Сэлб 20 минутын хот төслийн бүтээн байгуулалт нь олон нийтийн бүс, нийгмийн дэд бүтц орон сууцны барилгуудаас бүрднэ. 2027 онд Багтаан орон сууцны барилгуудыг ашиглалтанд оруулахар төлөвлөжээ. Харин олон нийтийн 23 бүсээс эхний ээлжинд 15 бүсийг аж ахуй нэгжүүдэд санал болгох юм а. За бидний төлөвлөгөөгөөр өнөөдөр нэгэд бид 45 хоногийн хугацааг аж ахуй нэгжид олгож байгаа. За энэ бол 3 сарын 2-нд бид нээлттэй хийгээд эхний материалуудаа авч үнэлнэ. За 4 сарын 1 гэхэд эхний ээлжийн сонгон шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээгээ хийж батламжаа өгнө. Тэгээд энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Аж ахуй нэгжүүдийн саналыг 3 дугаар сарын 2-ны хүртэл хүлээн авч судлан 4 дугаар сарын 1 гэхэд сонгон шалгаруулж батламж гартуулахар төлөвлөжээ. Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя сонирхъя гэд би өөрөө яг тэр зүгт өдөр болгоо нөгөө нэг явдаг учраас айгүй хурдтай хийх нөгөө өөрчлөлт гарч байгааг харж байгаа. Тэгэхээр энэ төслийг дэлгэрэнгүй сонирхож судлъя л гэж ирлээ дээ. Гол асуудал, гол эрсдэл компаниудын хувьд өмнө тулгардаг байсан асуудал юу байсан бэ гэхээр нөгөө газар чөлөөлтийн асуудал байсан. Одоо хотын захиргааны зүгээс бол газар чөлөөлтөө өөрсдөө хийчихсэн дэд бүтцүүд нь тавигдсан юм байгаа учраас хөрөнгө оруулагч нарын хувьд бол би одоо яг энэ хөрөнгийн хөрөнгийн менежментийн чиглэлээр ажилладаг компаниудын хувьд бол энэ бол нэлээд сонирхолтой оролцох боломжтой юм төсөл гэж бол манай гишүүд бол үзэж байгаа. Төслийн хувьд маш том төсөл Монгол улсад хэрэгжиж байгаа. Урд нь юм төсөл байгаагүй. Эдгээр төсөл дээр төр болон хувийн хвшлийн хамтралууд ялангуяа манай хувийн хвшлийн оролцоо маш их чухал. Тэдгээр хувийн хвшил байгууллагуудтай хамтарч ажиллах, эдгээрийн эрсдлийг олон улсын давхар татгалын зах зээл байршуулахаар сонирхож хамтарч ажиллахаар зорж байна. Сэлб 20 минутын хот төслийн хүрээнд 113 блок орон сууц олон 47 га үйлдвэрлэл үйлчилгээний бүс, 3 сургууль, 5 цэцэрлэг, эрүүл мэндийн төв байгуулна. Мөн Сэлб гол дагуу 1.5 км амралт чөлөө цагийн ногоон бүсийг байгуулахар төлөвлөжээ. Төслийн нийт талбайн 37% буюу 58 гааг ногоон байгууламж болгонд огжуулж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.